Сайн байцгаана уу? CBA Voice хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаард санхүүгийн тайлгналын олон улсын стандартын талаар мэдээлөхөөр ICT Group-ийн санхүү эрх хариуцсан захирал мэргэсэн нэгтлэн модогч Бүнжин Сүрэн хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу? Сайн байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд төргий. Баярлалаа. Юуны түрүүнд та санхүүгийн тайлгналын олон улсын стандартын талаар мэдээлэл өгнө үү? Санхүүгийн тайлгналын олон улсын стандарт нь нийтийн ашиг сонирхлын компанид ашиглагдах нэгтлэн мод хүртгэл санхүүгийн тайлгналын багц, зарчим, аргачлал гэж товчвол тодорхойлж болно. Энэхүү стандартын зорилго нь дэлхийн ямар улс орны ямар үйл ажиллагаа явуулж байгаа компаниас үл хамааран нэг ижил байдлаар, нэг ижил зарчмаар зэрэгцүүлэгдэх санхүүгийн мэдээллийг бэлтгэн гаргахад орж байгаа. Өөрөөр хэлбэл санхүүгийн мэдээллийн ил тод байдалд гол нь анхаардаг байгаа. За энэхүү стандартыг болвол дэлхийн нийтийн нэгтлэн мод хүртгэлийн нийтлэг хэл гэж бас нэрлэдэг. Өөрөөр хэлбэл энэ стандарт болвол аж ахуйн нэгжид санхүүгийн тайлан бэлтгэхэд мөрдөгдөхөөс гадна аудиторууд, төрийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдад мөн ач холбогдолтой байдаг. За энэхүү стандартыг дэлхийн 168 улс орнд дагаж мөрдөж байна. Гэхдээ болвол олон улсын стандартыг биш харин үндснийхээ стандартыг дагаж мөрдөх сонголт хийсэн улс орн бас байдаг. За үүний тод жишээ нь бол Америкийн нэгдсэн улс байгаа. Америкийн нэгдсэн улс бол үндэсний стандарт буюу US GAAP-ыг бол дагаж мөрддөг. Тэгээд шалтгаан нь бол мэдээч хэрэг Америкийн үндэсний стандарт болон олон улсын стандарт хоорондоо нэлээд ялгаатай зөрүүтэй байдаг учраас бол шууд олон улсын стандартыг дагаж мөрдөх боломжгүй байдаг. За эргээд олон улсын стандартын тухай ярих юм бол санхүүгийн тайлгналын олон улсын стандартыг нэгтлэн мод хүртгэлийн стандартын зөвлөл гэсэн байгууллага бэлтгэн гаргаж дэлхийн нийтэд бол хүргэдэг байгаа. Энэхүү байгууллага бол Лондонд байрлалтай ийм байгууллага байдаг. 73 оноос бол олон улсын стандартаа бол гарч дэлхийд даяар мөрдөгдөж байсан. Гэхдээ тухайн үедээ бол нэгтлэн мод хүртгэлийн олон улсын стандарт нэртэй байсан. 2001 оноос хойш бол гарч байгаа стандартууд маань бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт гэсэн ийм нэртэй бол гарч байгаа. Гэхдээ өнөөдөр хүчинтэй байгаа буюу бидний дагаж мөрдөж байгаа стандартууд дотор ч гэсэн нэгтлэн мод хүртгэлийн олон улсын стандарт гэдэг нэртэй стандарт байдаг. Ер нь бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт гэдэг маань бол зөвхөн STOS гэж товчлоод хэлчихлээ тийм ээ. Санхүүгийн тайлгналын олон улсын стандартаас гадна нэгтлэн мод хүртгэлийн олон улсын стандарт, стандартын тайлбарууд, онлын үзэл баримтлал, нэр томьёоны тайлбар тол гэх мэтчлэн ийм маш өргөн хүрээтэй баримтчгууд бол багтдаг. Тэгээд дээр нь болохоор зэрэг стандартыг бол жил болгон шинжилж байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдрийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлага мэдээлэл хэрэглэгчдийн ашиг сонирхол гэх мэтлэн олон хүчин зүйлсээс шалтгаалаад стандартыг зайлшгүй өөрчлөх бол шаардлага гардаг. Тийм учраас бол стандартын зөвлөл бол жил болгон шинжилж нэгддэг байдаг байгаа. 2023 онд гэхэд бол стандартын хүрээ манд хилээд доктортой байдлын стандартууд, тодруулгын стандартууд гэж нэмэж гарч ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт маань доктортой хөгжлийг дэмжиж, доктортой хөгжлийн бодлого анхаарлын төвд байгаатай уялдуулаад манай нэгтлэн мод хүртгэлийн салбар ч гэсэн доктортой байдлыг хэрхэн тодруулахдаа тусах вэ? Санхүүгийн тайланд үүнийг хэрхэн яаж хамруулах вэ гэдэг дээр бол олон улсын стандарт гарсан байна. Дээр нь болохоор зэрэг 2024 онд гэтэл STOS 18, 19 гэж шинэ стандартууд гарсан. 18 дугаар стандарт маань бол санхүүгийн тайлангийн төлөвлөлго, тодруулга гэдэг нэгтлэн мод хүртгэлийн олон улсын стандарт нэгийг орлож гарах юм стандарт гарсан. Энэ стандарт маань бол 2027 оноос хойш мөрдөгдөн. 19 дугаар стандарт маань болохоор зэрэг нийтийн ашиг сонирхолд хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг охин компани тодруулга гэмшлэн шинэ стандарт гарсан. Дээр нь болохоор зэрэг өнөөдрийн байдлаар бол нэгтлэн мод хүртгэлийн олон улсын стандарт 8-ын нэр нь өөрчлөгдөөд санхүүгийн тайлангийн үндэслэл гэсэн юм нэртэй болсон гэх мэтчлэн ингээд өөрчлөлтийг бол жил болгон хийж байгаа. Монгол улсад энэхүү стандартыг хизээ мөрдөж эхэлсэн бэ? За Монгол улсын хувьд бол 1993 онд нэгтлэн мод хүртгэлийн тухай хууль гарсан. За тэр хуулийн дээр бол олон улсын стандартыг нэгтлэн мод хүртгэлд мөрднө гэсэн заалт бол орсон. 2015 онд бол нэгтлэн мод хүртгэлийн тухай хуульд
нэмэлт өөрчлөлт оруулж одоо шинжилэн найруулсан хууль дээр бол санхүүгийн тайлгналын олон улсын стандартыг бол мөрднө гэд одоо онцлож зааж өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол зарчмын хувьд бол олон улсын стандартыг дагаж мөрднө гэсэн энэ зарчим баримтлаад явж байгаа гэж ингэж ойлгож болох юм аа. Танай компанийн хувьд тэгвэл STOS-ыг мөрддөг үү? Яг бүртгэлийн хувьд ямар онцлогтой вэ? За манай ICT Group хаалта хувьцаат компани маань бол манай Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн технологийн ахтагч үндэсний компаниудын нэг байгаа. За манай компани гол одоо зорилго гэдэг юм уу, үйл ажиллагааны гол одоо онцлог юу вэ гэхээр зэрэг мэдээллийн технологийн экосистемыг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа, чиглэж ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл одоо мэдээллийн системийн мэдээллийн технологийн олон одоо чиглэлүүдийг нэгтгэж хүчээ нэгтгэх ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь Нэгтлэн бод хүртгэлд одоо ямар нөхцөл байдлыг үүсгэж ийн гэхээр зэрэг бид нар бол олон компаниудын нэгтгэлийг одоо хийх мөн түүнчлэн бол мэдээллийн технологийн одоо янз бүрийн олон талтай үйл ажиллагааг STOS-ын дагуу хэрхэн одоо бүртгэж санхүүгийн тайлангаа бэлтгэх вэ? Улмаар бол одоо санхүүгийн мэдээлэлээ олон улсын стандартын дагуу хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, зээлдэгчид за тэгээд бусад одоо оролцогч талуудад одоо үнэн зөв ил тод цаг хугацаанд нь тайлгнах тухайд бол зорж ажилладаг байгаа. STOS-ыг дагаж мөрдөх нь аж ахуйн нэгж байгууллагуудад ямар ач холбогдолтой вэ? За би санхүүгийн тайлгналын олон улсын стандартыг томьёолохдоо бол дээр хэлсэн тийм ээ. Өөрөөр хэлбэл STOS маань бол нийтийн ашиг сонирхлын компаниудад мөрдөгддөг ийм одоо олон улсын стандарт байгаа. Тэгэхээр нийтийн ашиг сонирхлын компани маш том төлөөлөл хувьцаат компани буюу listed компани гэдэг. Ер нь бол нийтийн ашиг сонирхол гэдэг маань бол олон мянган хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхол яригдж байна гэсэн утгаар нийтийн ашиг сонирхлын байгууллага гэж нэрлэж байна. Нөгөө талаасаа тэр хувьцаа эзэмшигчид маань бол тэр компани доторх үйл явдал мэдээлэлд шууд оролцож чаддаггүй. Шууд мэдээллийг авах одоо боломж нь хязгаарлагдмал байдаг учраас бол хууль эрх зүйн хүрээнд одоо тогтолцооны хүрээнд бол аудитор зохицуулах байгууллага гэх мэтчлэн бусад одоо оролцогч талуудыг бол ажилуулдаг байгаа. Тэгээ эцэст нь бол нөгөө мэдээлэлээс хол байгаа хувьцаа эзэмшигчид маань бол мэдээлэл үнэн зөв гэдэгт итгэж үнэмших. Улмаар бол санхүүгийн одоо компанийн хувьд санхүүгийн байдал нь ямар байгаа вэ? Миний оруулсан хөрөнгө оруулалт өргөөж өгөх үгүй юу? Би хувьцаагаа зарах үгүй юу гэх мэтлэн маш чухал том шийдвэрүүдийг гаргахад бол энэ санхүүгийн тайлан, санхүүгийн мэдээлэл бол нэн чухал байдаг. Тийм болохоор зэрэг мэдээч хэрэг ямар нэгэн стандартын дагуу гаргасан л мэдээлэлд бол бид нэр итгэж үнэмшин, хувьцаа эзэмшигчид итгэж үнэмшин. Тэгэхгүй бол одоо хувьцаа худалдаж авахгүй нөгөө өрнгийн одоо бирж ажиллахгүй санхүүгийн одоо зах зээл гэдэг зүйл маань бол голтрлороо явахгүй болж таарна. Тийм болохоор зэрэг энэ санхүүгийн тайлгналын олон улсын стандарт түүнийг одоо хэрэгжүүлэх явдал бол хувьцаат компаниудын хувьд бол нэн тэргуунд тавигдах маш чухал одоо амин чухал шаардлага юм аа. Тийм ч учраас бол одоо санхүүгийн мэдээллийг заавал нийтэд нээлттэй байлгах энэ маань эргээд нөгөө боломжит буюу одоо нөгөө хувьцаа авах уу явах уу гэд бодож байгаа хөрөнгө оруулагчдын хувьд ч гэсэн потенциал одоо potential investors гэж байгаа шүү дээ тийм ээ боломжит одоо хөрөнгө оруулагчдын хувьд ч гэсэн асар чухал байдаг. Тийм учраас бол энэ санхүүгийн тайлгналын олон улсын стандартыг зайлшгүй хувьцаат компаниуд бол дагаж мөрдөх ёстой гэдэг ийм одоо шаардлага бол тавигддаг байгаа. Бас нэг зүйлийг тодруулж хэлэхэд бол санхүүгийн тайлгналын олон улсын стандартад бол дэлхийн ямар улс оронд ямар үйл ажиллагаа явуулж байгаас үл хамааран бүгдөө л дагаж мөрдөх юм одоо зарчим байгаа. Аж ахуйн нэгж байгууллагад одоо байж болох нийтлэг асуудлууд бүгдөө стандартад тусгагдсан байдаг. Тухайлбал параметрал, үндсэн хөрөнгө, бит ус хөрөнгө, мөнгөн хөрөнгө, мөнгө мөлгийн тайлан гэх мэт ийм стандартууд бол байдаг. Үүнээс гадна тухайлсан одоо онцлог салбарын одоо бүртгэлд хамааралтай одоо юу гэдэг даатгал хөдөө аж ахуйн стандартууд байдаг гэх мэтчлэн. Дээр нь болохоор нөгөө санхүүгийн байгууллагууд маань бол нийтийн ашиг сонирхлын бас байгууллагын гол төлөөлөл байдаг тийм ээ. Тэгэхээр санхүүгийн байгууллагууд маань бол гол мөрдөх стандартууд бол санхүүгийн хэрэглүүртэй холбоотой иж бүрэн олон стандартууд байдаг. Дээр нь болохоор зэрэг татвартай холбоотой татварын одоо төр зөрөө одоо байнгын зөрөө бүртгэх 12 дугаар стандарт гэж байдаг гэх мэтчлэн. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж байгууллагын одоо
байж болох боломжит бүх л одоо цаар хүрээг хамрахыг хичээсэн ийм одоо олон улсын стандарт юм аа гэж ингэж бас ойлгож болно. За нөгөө талаасаа бол санхүүгийн тайлгналын олон улсын стандарт маань болохоор зэрэг аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн байдал буюу одоо нөгөө хөрөнгө өр төлбөрийн байдал нь ямар байгаа юм. А нөгөө талаасаа санхүүгийн үр дүн буюу орлого зардал нь ямар байгаа юм. Мөнгөн урсгал нь ямар байгаа юм бэ гэдгийг бол бүртгэж тайлагнах тухайд бол тусгайсан одоо стандартууд, заалтууд, шаардлагууд бол багтаасан байдаг. А энэ үднээсээ бол нөгөө хувьцаа эзэмшигчид маань бол одоо компанийнхаа тухай маш иж бүрэн мэдээллийг бол авах боломжийг бүрдүүлж шаардлага тавьж байна гэж ингэж ойлгож болох юм аа. Тийм болохоор зэрэг стандартыг бол бид нэр зөвхөн одоо ганцхан хүрээнд биш маш өргөн хүрээнд тэгээд дээр нь болохоор үйл ажиллагааны ямар ч чиглэлээс үл хамааран бүхэл компаниудад мөрдөгдөх юм байна гэж ингэж ойлгож болох юм. Баярлалаа. Одоо манай хөтөлбөрт санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын бодлого зохицуулалтын чиглэлийн ахлах референт инкубатор ярилцгаар хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, санхүүгийн тайлагналыг сайжруулах зорилгоор ямархуу ажлуудыг хийж байгаа вэ? За санхүүгийн зохицуулах хороо бол одоо усан хурлын харьяа байгууллага, хөрөнгө оруулагчдын үйлчлүүлэгчдийн одоо эрх ашиг хамгаалах, санхүүгийн дотор байдлыг хамгаалах. За мөн дээр нь одоо банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын одоо зохицуулах одоо ийм чиг үндсэн одоо чиг үүрэгтэй. Тэгэхээр хорооны хувьд бол хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниуд, за үнцасны зах зээл зохицуулалттай үйл ажиллагаа явуулж байгаа нийт одоо байгууллагуудад бол мэдээллийн ил тод байдлыг одоо хангуулах, за хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зэрэгээр бол одоо эргэцэн төвшөнд бол одоо бодлогын дүрм журмуудыг гарган бол ажилладаг. За жишээлбэл хэлэх юм бол 2021 онд бол хорооны зүгээс бол үнцасны бүртгэлийн журмыг шинжилсэн. За энэ журам бол хуучин бол үнцасны бүртгэл болон компани бондын журмыг бол давхар зохицуулдаг байсан бол 21 оны шинжилгээр бол үнцасны бүртгэл болон компани одоо өрийн эрсдлийн журмыг бол тусад нь одоо салгаж хоёр зохицуулалт болгосон. Ингэснээр одоо бүтээгдэхүүний төрлөөсөө хамаарат бол ойлгомжтой хэрэглэгч болон үнцас гаргагчтай бол илүү тодорхой болол болсон байгаа даа. За яг одоо мэдээлэл ил тод байдалтай зохицуулалтын талаар одоо дурдах юм бол олон улсын санхүүгийн байгууллагууд болон одоо олон улсад түгээмэл хэрэглэдэг одоо маягтжуулсан мэдээллийн ил тод байдлуудыг ялангуяа үнцас гаргагч компаниуд дээр ингэснээр яг олон улсын одоо түвшинд байдаг одоо мэдээллүүдийг хөрөнгө оруулагчид тухай болон тогтоосон хугацаанд мэдээлэх ийм одоо чиг үүрэгтэй бол болсон бол байгаад байгаа. Өмнөх одоо 2021 оноос өмнө бол хэдийгээр одоо мэдээллийн ил тод байдлын чиг үүрэг хэрэгждэг байсан ч гэсэн яг үйл ажиллагааны түвшин за санхүүгийн тайлагны хувьд бол бас учир тутагтай зүйлүүд үлээсэн. Энэ удаагийн одоо бүртгэлийн журмын өөрчлөлтөөр бол яг үнцас гаргагчийн хувьд бол хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчдэд одоо чиглэсэн мэдээллүүдийг бол одоо олон улсын жишгийн дагуу заасан одоо 9 төрлийн одоо мэдээллийг бол мэдээлдэг одоо ийм хэлбэр бол хэрэгжүүлэл явж байна. Одоогийн байдлаар бол хөрөнгөний бирж дээр бол 173 одоо бүртгэлтэй хувьцаатай компаниуд байна. Тэгэхээр энэ хувьцаат компаниуд бүгд одоо энэ үнцасны бүртгэлийн журам заасан мэдээллийн одоо ил тод байдлыг бол дагаж санхүүгийн тайлагнал за үйл ажиллагаагаа бол за энэ одоо журам заасны дагуу бол одоо мэдээлж ил тод бол явдаг бол байгаа. Манай улсын хувьцаат компаниудын хувьд стандартын мөрдөлт өнөөдөр ямар түвшинд явж байна вэ? За яг одоо үнцасны зах зээлийн тухайх хууль, үнцасны бүртгэлийн журам, за мэдээж хэрэг нягтлан бодох бүртгэл болон аудитын тухай хууль тогтоомжууд бол Монгол Улс төр хүчин төгөлдөр мөрдөгдөд эхэлж байна. Хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа үнцас гаргагч буюу биржид бүртгэлтэй хувьцаат компаниас гадна нийт одоо зохицуулалттай үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүд маань бол заавал одоо санхүүгийн тайлагналаа бол Стопск буюу санхүүгийн тайлагналаа олон улсын стандарт заасны дагуу тайлагнадаг ийм одоо хууль одоо чиг үүрэгтэй бол байгаа. Тэгэхээр одоо нийт одоо Монголын хөрөнгөний биржтэй бүртгэлээ 173 хувьцаат компани бол яг энэ жишгийн дагуу санхүүгийн тайлагнад бол явдаг гэж л ойлгож болохоор байгаа. За хувьцаат компани бол одоо хязгаарлалмал хайрцагтай компаниас ялгаатай. Ягаад бол олон нийтийн өмчлөлт байдаг. Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчтай олонтой мэдээлэл ил тод засаглалын хувьд бол олон чиг үүрэл хүлээдэг үйл байгаа. Тэгэхээр компани засаглалын кодекс бол бас санхүүгийн зохицуулах хорооноос шинжилэн баталсан. Энэ засаглалын кодекс бол олон улсын жишгт бас нийцүүлээд ялангуяа одоо тууз, за үйл ажиллагааны хувьд, за тууцын дэргэдэд дэд хороод хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчтэй хэрхэн харилцах уу, яаж мэдээлэх үү гэдэг талаар бол бас одоо ойлгомжтой чиг үүрэг нэмэгдүүлсэн. За 2023 оны одоо эхний улирлын байдлаар бол нийт одоо 104 гин компани засаглалын тайлагнад ирүүлсэн байгууллагад одоо үнэлгээ авч үзэхэд бол одоо нийтээ эхний ээлжинд бол 53.3% одоо гүйцэтгэлтэй бол гарсан бол байгаа. За мөн мэдээж хэрэг дээр нь бол үнцасны бүртгэлийн журмд бол за үнцас гаргагчийн бол одоо энэ мэдээлэх тайлагналыг бол
хугацаа тогтоосон хугацаа болон тухай бүр одоо мэдээлэлүүд л ангилсан. Тэгэхээр яг энэ дагуугаа бол мэдээлэлүүд бол явж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол яг энэ одоо нийт хөрөнгөний зах зээл дөрвүүлж байгаа этгээдүүдийн бол санхүүгийн тайлагналын хувьд бол за ер нь бол бас хангалттай түвшинд тайлагнаад явж байна гэж хэлж болохоор байгаамаа. Хувьцат компаниудын санхүүгийн тайлагналд ямар шаардлагууд тавигддаг вэ? Компаниуд юун дээр анхаарах шаардлагатай вэ? За хувьцат компанийн хувьд бол зөвхөн одоо хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээс гадна бол мэдээллийн ил тод байдлыг бол үнцаасны зах зээлийн тухай хууль болон короноос баталсан үнцаасны бүртгэлийн журам мөн одоо арилжаалах байгууллагуудын баталсан бүртгэлийн журам мэдээллийн ил тод байдлын журамдад заасан шаардлагын дагуу бол тухай бүрэл заавал мэдээлнэ. Мөн одоо зөвхөн санхүүгийн тайлагнаас гадна бол үйл ажиллагааны жилийн болон хагас жилийн үйл ажиллагааны тайлагнууд гаргах ёстой. Энд бол дотор бүтцэд нь бол тухайн бизнес одоо эрхэлж байгаа үнцаас гаргагчийн хувьд бол хагас жилийн эцэст одоо юу хийснэ тайлагнаас гадна бол сонирхлын төчлөлтөй эхэлцлүүд, их хэмжээний эхэлцлүүд, за бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх одоо ажлууд нь хэр одоо гүйцэтгэлтэй явж байгаа юм. За мэдээж хэрэг Стовскийн дагуу санхүүгийн тайлагнууд тайлагнана. За дээр нь бол яг үнцаас гаргагчдын хувьд бол дүрм журам одоо эрх бүхий байгууллагаас баталсан дүрм журам хууль тогтоомж заасан мэдээлэх ёстой үүргэд бол тухай бүр одоо мэдээлэх төр илүү анхаарах ёстой. За дээр нь бол олон нийтийн компани гэдэг утгаараа бол хөрөнгө оруулагч олон нийтэд харилцах цахим хуудасаа бол одоо ажиллуулж за яг энэ тогтоосон хугацаанд үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлангаа бол хууль заасан хугацаа, журам заасан одоо энэ тогтоосон хугацаанд бол тухай бүр одоо тайлахын төр илүү анхаарах ёстой бол байдаг. За яг бас одоо энэ үнцаас гаргагчийн хувьд бол одоо зөвхөн дотоодын хөрөнгө оруулагчдээс илүү гадаадын хөрөнгө оруулагчтай л чиглэлдэг. Тэгэхээр мөн одоо энэ үйл ажиллагааны тайлангаа бол бас англи хэл дээр ч гэдэм үү бас нэмэлт байдлаар ингэж гарах нь бол гадаадын хөрөнгө оруулагчдыг татгаад бол илүү бас төхөн байдаг гэдэг бол бас зөвлөх нь бол бас зөв баха. Төгсгөлт нь яг бас ингээд дүгнэлт хэлэхэд бол ер нь одоо Монголын хөрөнгөний биржтэй бүртгэлтэй нийт одоо хувьцат компаниудын үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайлаг нь бол Монголын хөрөнгөний биржийн сайтан дээр бол одоо тухай бүрэл тавигддаг. Тэгэхээр олон нийт хөрөнгө оруулагчид бол тухайн одоо сонирхсан компанийнхаа талаар мэдээлэл илүү авъя. Санхүүгийн одоо үйл ажиллагаа гүйцэтгэгчдийн талаар мэдээлэлтэй болъё гэх юм бол хөрөнгөний биржийн сайтанд бол одоо хандаад орж үзээ та бүхэн бол бас яг энэ санхүүгийн тайланд нь бол дүн шинжилгээ хийх бол боломжтой одоо нээлттэй байдаг гэдэг бол бас хэлмээр байна. За ингээд анхаарлаа хандуулснаа бүгд баярлалаа. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Харин одоо бид сангийн сайдын дэргэдэх Нэгтлэн бодох бүртгэл аудитын стандартын хорооны гишүүн Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын стандартын менежер Бадам хандтай ярилцах гэж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институт санхүүгийн тайлангалын олон стандартыг бол байнга орчуулж олон нийтэд хүргэдэг. Хамгийн сүүлд яг ямар стандарт шинээр гарсан бэ? За анх энэ ажлыг бол 1996 онд 1994 оны олон улсын Нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандартыг орчуулж хэвлэснээр эхэлж байсан. Үүнээс хойш Нэгтлэн бодох бүртгэл Стовсын 6 удаагийн хэвлэлийг бид нэр орчуулж гаргасан байна. За хамгийн сүүлд гэх юм бол Стовсын 2023 оны А хэсгийг орчуулад сангийн сайдын дэргэдэх Нэгтлэн бодох бүртгэл аудитын стандартын хороогоор хилцүүлж батлуулсан. За үүний дараа Стовс 2023 оны Б хэсгийг орчуулж мөн дээрх хороогоор батлуулад одоо хэвлүүлэх ажлыг хийгээ явж байна. 2023 оны стандартад ямар өөрчлөлтүүд орсон бэ? Таны талаар мэдээлэл өгнө үү? Ер нь бол юуны өмнө стандартын одоо өөрийнх нь нэршил бол өөрчлөгдсөн байгаа. Өмнө Стовс стандарт гэдэг байсан бол одоо Стовс Нэгтлэн бодох бүртгэлийн стандарт гэж нэрлэдэг болсон. За түүнээс гадна өмнө нь дандаа олон жилийн хүрэн өнгийн хавцтай явж исэн энэ хавцны дизайн одоо зураг нь бол өөрчлөгдсөн байгаа. За агуулгын хувьд бол чухал гэж үзсэн 100 хэдэн стандартын өөрчлөлтийг товч дурдъя гэж бодож байна. За энэ нь бол нэгдүгээр Нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт нэг буюу санхүүгийн тайлангийн төлөвлөлөг байгаа. За энэ санхүүгийн тайлангийн төлөвлөлгөд Нэгтлэн бодох бүртгэлийн бодлогоо тухайн аж ахуй нэгж нь тодруулах ёстой гэж заасан байдаг. За өмнөх одоо хэвлэлүүдэд ямар байдлаар энэ шаардлагыг тодорхойлсон байдаг вэ гэхээр зөвхөн мэдэгдэхүйц Нэгтлэн бодох бүртгэлийн бодлогоо тодруулахыг аж ахуй нэгжээс шаардсан байдаг. За гэтэл Стовс стандартад мэдэгдэхүйц гэж юу хэлэх вэ гэдгийг тодорхойлж ерөөсөй байдаггүй. Ийм учраас Нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл мэдэгдэхүйц Нэгтлэн бодох бүртгэлийн бодлого биш харин материалыг Нэгтлэн бодох бүртгэлийн бодлогоо тодруулахыг аж ахуй нэгжээс шаардах байдлаар ийм өөрчлөлт орсон.
материалог болон материалог байдал гэдэг нэр томьёо санхүүгийн тайлгналын олон улсын стандартын онолын үзэл баримтлуулан 1-р болон 8-р стандартад тодорхой заасан байдаг. Тэгэхээр материалог гэдгийг энэ 23 оны стандартад бол ямар байдлаар одоо тодруулахыг заасан байна вэ гэхээр аж ахуйн нэгжийн зөвхөн материалог нэгтлэн бот хүртгэлийн бодлогоо тодруулнаа гэж заасан байна. Мөн өөрөө тухайн ажил гүйцэтгэх үйл явдал бусад нөхцөл байдал нь материалог бус байгаа ч гэсэн тухайн ажил гүйцэтгэх үйл явдал өөрөө материалог шинж төлбөрийг илэрхийлж байвал тийм одоо мэдээллийг мөн материалог гэж үзнэ гэдэг байдлаар ийм өөрчлөлт орсон байгаа. Дараагийн өөрчлөлт нь бол нэгтлэн бот хүртгэлийн олон улсын стандарт 8 буюу нэгтлэн бот хүртгэлийн бодлого, нэгтлэн бот хүртгэлийн тооцоолын өөрчлөлт ба алдаа гэсэн стандарт байгаа. За энд ямар өөрчлөлт орсон бэ гэхээр нэгтлэн бот хүртгэлийн тооцоолын өөрчлөлт гэсэн нэр томьёо өмнөх хэвлэлүүдэд байсан. Харин 23 оны стандартаас эхлээд нэгтлэн бот хүртгэлийн тооцооллын өөрчлөлт гэдэг нэр томьёо бүр мөсөн хасагдаад зөвхөн тооцооллын өөрчлөлт юу гэж юу хэлэх вэ гэдэг тодорхойлолт орсон байгаа. Тэгэхээр тооцооллын өөрчлөлтийг энэ 23 оны стандартаас эхлээд юу гэж ойлгох вэ гэхээр нэгтлэн бот хүртгэлийн тооцоолол гэж хэмжилтийн тодорхой бус байдалд хамаарах санхүүгийн тайлан дах мөнгөн дөнгүүд юмаа гэж тодорхойлсон байна. Хэрэв тухайн өөрчлөлт нь бодлогын өөрчлөлт байх юм бол буцаах горимыг мөрднө, тооцооллын өөрчлөлт байх юм бол гүйцээх горимоор мөрднө гэж стандартад заасан байдаг. Тэгэхээр буцаа мөрдөх горим, гүйцэн мөрдөх горим гэдэг нь маш хоёр тусдаа шал өөр одоо ийм горимуд байдаг. Тэгэхээр хэрэв тооцооллын өөрчлөлтөө эсвэл нэгтлэн бот хүртгэлийн бодлогын өөрчлөлтөө алин болохоо тодорхойлж одоо чадахгүй байгаа тохиолдолд ямар одоо эрсдэл үүсэх үгээр саяын одоо шаардлагыг эсрэгээр нь одоо ашиглах ч юм уу ийм одоо хүндрэл үүсдэг учраас яг энэ 23 оны хэвлэлээс эхлээд тооцооллын өөрчлөлтийг маш ингэж нарийн ялгаатай тодорхойлт байдлаар оруулж өгснөөр онцлог байна. Дараагийн өөрчлөлт нь нэгтлэн бот хүртгэлийн олон улсын стандарт 12 орлогын албан татварт хасагдах төр зөрүүний хувьд хойшлогдсон татварын хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөх ажил гүйцэтгэхний талаар нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Өөрөөр хэлбэл хасагдах төр зөрүүний хувьд хойшлогдсон татварын хөрөнгө гэж хүлээн зөвшөөрөхгүй байх ажил гүйцэтгэнд тэнцүү дүнтэй татвар ногдох ба татвараас хасагдах төр зөрүү үүсгдэг тийм ажил гүйцэтгийг нэмж оруулсан байгаа. Дараагийн бас нэг өөрчлөлт нь бол STOS 16 буюу түрээсийн гэрэн дээр байгаа. За энд бол COVID-19 цар тахлын шууд үр дагавраас үүссэн бөгөөд түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэхгүй түрээсийн төлбөрийн бууралтын хувьд мөрдөх хугацаа 2021 он байсныг 2022 он болгож өөрчилсөн нь түрээслүүлэгч болон түрээслэгчийн аль алины хувьд түрээсийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзээд бүртгэлийг хүндрүүлдэг энэ асуудлаас зайлсхийсэн байгаа. Тэгвэл стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхтэй холбоотой ямар зөвлөмжийг та нэгтлэн бодогч нарт өгөх вэ? За яг энэ одоо агшинд хэлэхэд түрүүнд дурдсан STOS 2023 оны Б хэсэг буюу хэрэгжүүлэх заавар удирдамж удирдлагын тайлбарыг одоо ингээд хэвлүүлэх ажилд ороо явж байна гэж. Тэгэхээр STOS Б хэсгийн одоо гол ач холбогдол нь юунд байна вэ гэхээр стандартад үндсэн стандартад тусгасан суурь зарчмуудыг нэгтлэн бодогчид мэрэгжилтнүүд хэрхэн ойлгох вэ? Хэрэглээний нарийн төвөгтэй асуудлуудыг тодорхой нөхцөл хувилбаруудад хэрхэн яаж ойлгож мөрдөх юм бэ гэдэг маш үлгэрчилсэн жишээ хэрэгжүүлэх заавар удирдамж өгсөн байдгаар онцлог. Иймээс нэгтлэн бодогч мэрэгчлэнүүд та бүхэн маань удахгүй хэвлэгдэж гарах гэж байгаа STOS 23 оны Б хэсгийг 2021 оны STOS-ийн А хэсгийн үндсэн стандарттайгаа уялдуулан сайтар одоо ойлгож ажилдаа одоо хэрэгжүүлэх нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. За мөн 2024 оны өнөөдрийн байдлаар 2027 оны 1-р сарын 1-ээс эхлээд STOS 18 гэж стандарт шинээр батлагдахаар нэгтлэн бот хүртгэлийн олон улсын стандартын зөвлөлөөр хилцэгдэж байна. За энэ стандарт нь нэгтлэн бот хүртгэлийн олон улсын стандарт 1 санхүүгийн тайлангийн толилуулгыг одоо өөрчлөж буюу орлож гарах юм. Мөн энэ STOS 18 батлагдан гарахтай холбоотойгоор энэ бос 8 буюу нэгтлэн бот хүртгэлийн тооцооллын нэгтлэн бот хүртгэлийн бодлого ба тооцооллын өөрчлөлт алдаа гэсэн стандартын одоо гол агуулгын хувьд бас өөрчлөлт орох ийм одоо төлөвтэй байна.
CBA Voice хөтөлбөрийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн зочдоо баярлалаа. Бид санхүүгийн тайлгналын олон улсын стандарт, түүний хэрэглээ, ач холбогдол, мөн шинэ стандартын талаар ярилцаж мэдээлэл хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.